За энэ удаад бид нар Дундгой аймгийн Мандалгов хотод одоо ийм сайхан ногоолтыг энэ дүн өвлийн хүүтэнтэй гэдэг одоо Улаанбуудаг тариалаад ийм ногоо тариад байж байгаа. Энэ хата танилцаад байж байна. Эрдэнэ цогт. Тий. За та өөрийгөө. За сайн байцгаана уу? Намайг Адиагийн Эрдэнэ цогт гэдэг ээ. Дундгой аймгийн Сайнцхан сумын Мандалгов хотын иргэн байна. Улаанбуудаг бол ер нь бол Монголын стратегийн бүтээгдэхүүн гэж явдаг. Хүнсний талаасаа бол одоо манайгаар бол одоо сая одоо бензин тос шатахгүй олдохгүй нэгэ сандраад байдаг. Тэрний нэгэн адил энэ Улаанбуудаг гурил бол стратегийн юм бүтээгдэхүүн байгаа юм. За тэгээ Улаанбуудаагаар бол бид нар бол тэргүү гурил болгож идэж जैन тий. Гурилаараа бид нар одоо бүх одоо бичэн тий. Одоо бид нар цагаан сар одоо болох гэж байна. Энэ цагаан сарын чинь хэвийн боовыг одоо энэ Улаанбуудаагаар хийж байна. Пяууж байна. Мөн одоо бас арх алкоголны юм учраас хэрэгж энэ бол Улаанбуудаанаас гарч байна. Тийм учраас одоо стратегийн бүтээгдэхүүн гэж Улаанбуудаа өөрөө орсон байдаг. За та хэдэн оноос хойш ер нь энэ Улаанбуудаа ингэ танилж байгаа Энэ юм? одоо 3 жил болж байгаа гэдэг чинь нэг зодны жилээр шүү дээ. Одоо нэг ковидын дараа нэг зод их сүрхий боллоо шүү дээ. Сүхбаатар аймаг, Доронтой аймаг мал нэг хорогдлоо. Тэр үед чинь 70 сая мал шахуу тоологдчихсэн чинь одоо нодны бол 57-8 сая гэж 10 сая мал хорогдсон байсан гэсэн үг шүү дээ. Энэ жилийн хувьд бол яг 400 мянгаар бол нэмэгдсэн байгаа манай улс бол. Манай аймаг бол хамгийн ихээр нэмэгдсэн. Улс даяар 450-60 мянган малын тоо толгой нэмэгдсэн боловч манай аймаг дээр бол харин 100 мянгаар бол нэмэгдсэн байгаа. Тэгээ 3 сая гаруй 5-600-аад тоологдсон. Энэ Улаанбуудаан соёлж одоо юугаараа ашигтай хэрэгтэй юм гэдэг нь ерөөсөө тодорхой. Одоо бол байгаль дээр ногоо бол одоо өвсөөрө хагдарчихсан. Нэг бол ингээ хадаад авцсан. Одоо ингээд бухлаарэ одоо нэлээд тийм нэг гэрийн авдарны чинээний ингээ байж байгаа. Энэ бол одоо овор хэмжээ нэгдүгээрт бага. Хоёрдугаарт одоо яг зуныхаа ногооноор байгаа гэсэн үг. Ерөөсөө 10 хоногийн дотор л ийм болно гэсэн үг. Эднэр бол одоо 10 хоног чинь эднэр ингээ маргааш нөгөөдөр 10 хоног тий нөгөөдөр 10 хоног. 8 хоногт 10 хоног. Тий энэ ингээ өнөөдөр орой маргааш ингээ хураана гэсэн. Тэгээ энэ бол нөгөө тий энэ бол одоо за нэг 10-аас 15. Одоо бол малчид бол тэртээ дэргөө нэг өвсгээд тээвэрт их мөнгө зарлагдаж байна. Манай Дундгой аймаг бол өвс гэж байхгүй шүү дээ. Бүр Доронтоос, Сүхбаатараас Төв Хинтигээд одоо тийм ханган аймагудаас өвсөө хөдөлж авч байгаа шүү дээ. Гэхдээ энэ бол эндээсээ шууд одоо зуны ногоог авах боломжтой энэ гоёхан бол. За одоо энийг бол би өөрөө ч гэсэн одоо ингэ идэж болж байгаа. Энэ одоо үндсэн хэсэг юм шүү дээ тий. Энийг нэгээс харуулж дан үндсэн. Одоо айгуу сайхан. Та ингэ идэж үзүүлнэ. Оператор дараа бас идэж үзээрэй. За энэ бол луун шиг л авдаг. Тий яг чихэрлэг яг луун шиг аюугаа явддаг шүү дээ. Яг туулаа бол энд чинь 5 уушуу малаас манайх бол тэмээндүүд өгж үзээгүй. Тэгээ бусад малд бол угаасаа манай өхөр манайх өөрөө бас нэг өөр ингэсэн бас нэг хэдэн хон юм өхөртэй тэрэндээ бас өгдөг. Одоохондоо бол араа өгж эхлэегүй байгаа. Тийм. Одоо энийг тариалтаа хураагаал тэгэл малдаа өгнө л гэсэн үг шүү дээ. За ер нь ягаад одоо өгөх ёстой өгтэн зэрэг ер нь бол хаварчин хаврын хавсар хүүтэн гэл янз бүр байдаг. Тэгэхэд энийг тэрнээс өмнө энийг өгөх юм бол одоо их мал төлөлтөө одоо жилбтэй төл гаргах ч гэдэг ч юм уу тий. Түүгээрээ сайн одоо ногоо идж байгаа учраас одоогийн байгаа хүч чадал тамираа бол алдахгүй л гэсэн үг. Тийм юм байгаа юм. Энэ бол яг ер нь нэг боодол за ер нь 1.5 боодол өвстэй таньсан гэсэн үг. Одоо яг энэ тий яг энэ том ингээл дээр тарьсан. Энэ 40-ыг харьцсан 60-таа л юм шиг. тий 40 тарын баднос шүү дээ. Энэ дотор одоо хэдийн хил будаа орсон байна одоо? Одоо 1.3 хил шүү дээ. За 1.3 хил будаач нь л одоо ингээл өсөөл 4 хил хамгийн багадаа 4 хил болно л гэсэн үг. 1.3 хил будааг та энэ трейд хийгээд тэр хамгийн багадаа 4 хил болно л гэсэн үг. Энэ поднос одоо Монголоор. За энэ одоо яг одоо 10 хоногийн дотор ургацсан байгаа. Тий 10 хоногтой. Улаанбуудаг. Тий маргааш 10 хоног гэсэн үг шүү дээ. Тий. Ойролцоогоор өндөр нь баг ингээ 10-15 см. Тэгээ одоо ингээ нэг боодол өвс, хоёр боодол өвсөй чинь одоо юу яах нь вэ шүү дээ. Машины ард тэр чигээр ороод хоёр хүн боодол өвс чинь нэг за нэг бүрүүс машинтай байлаа гэж бодоход чинь хоёр боодолтой өвс тавиал тэгээд дүүрчин шүү дээ. Эннээс 20-30 уутыг тавиал. 30 уут гэдэг чинь 60 боодол өвс гэсэн үг байхгүй юу? Тэгээд зуны ногоо. Одоо энэ нэг ийм тавцан дээр тарьсан байгаа энэ дөрөв хилээр хэдий хугацаанд нэг одоо мал идэж явах юм бэ?
яг хөө зүгээр бод одоо өхөрт гэхэд ч өхөр бэлчээрт яваад хүрээд ирэхлээр нь одоо бусад одоо өгдөг тэжээлүүдтэйгээ хамтраал тэгэл хоёр хилийг гэдэг чинь л одоо тий талын өгчнөө. Тэгээд нөгөөдхийн маргааш бас талын өгчнөө л гэсэн үг. Тэгээд нэг боодол өвс одоо өхөр бол 2 3 өдөр л идэж тэрнтэй яг адилхан л байхгүй. Тэгж л. Энэ тариалт бол ер нь бол юу хагас гидропоникийн гэж ярьдаг. Ер нь бол энэ бол одоо манайхаас өөр оронд бол айл 70 80-аад оны өмнө аль хэзээ дэлгэрсэн хөгжсөн. Одоо бүр юм кластер аргаар одоо ингээд шууд ферм рүү өхрийнхээ ферм рүүгээ зүгээр ингээд шууд ороод гулсаал орж явах л өхрийн замаас нь идэж байдаг. Голланд, Бразил, одоо Канада, Америк, одоо шулуух хэлэхэд одоо Австрали энэ өндөр хөгжилтэй орн бол энэ одоо Эрдэнэ шиш одоо энэ улаан буудаа одоо шууд тариалаад одоо фермдээ махны чиглэлээр, сүүний чиглэлээр ингээд өгч байна. А манай бол одоо сүүлийн үед л одоо фермжиж штэ ферминэтер гэдэг. А тэгвэл энийг ингэж тарьснараа бол уламжлалт мал аж ахуйгаас хөндөрсөн юм гэж ерөөсөө байхгүй. А миний малчтаа тавьж хэлж байгаа юм бол 365 хоногийн ерөөсөө 45 хоногт нь л энийг өгч. Тэр 45 хоног нь хэзээ гэхээр 12 сарын 10-наас 45-ны цагаан сарын өмнө хүртэл цагаан сарын үеэрч энийг өгч. А энийг ингээ 3 сарын дараа цагаан сараас хойш 3 сар ихлээр дулаарчихлаар энэ бол тэр өөрөө дулаан чанар ах учраас яг тарингуутай хадгалахад жоохон өндрөлтэй. А байгалийн жамаар нь одоо нэг бид нар бол маха хадгалдаг штэ хөлдөөч байгалийн хөдөөнийхэн бол банш бууз яаж хадгалдаг яг тэр банш буузны хадгалдаг цагаа үеэр энийг малдаа өгөх юм бол одоо таврын тэр төл юу ч н одоо жилбтэй гарнаа л гэсэн үг байхгүй. Хүч цамраа алдахгүй л гэсэн үг. Гуураг ихтэй. Одоо хамгийн өндөр юутай гэсэн үг. Ер нь бол босод юунуудаас шинтэй тэжээлтэй гэсэн үг. Энийг одоо энэ тариаллахыг хизээ хаанаас сурав? Энийг чинь бид нар чинь яг энэ гараж чинь бол аль 13 онд нэг иймэрхүү болгочоод орхицсан байсан. Тэгэл одоо 10 жил огт ашиглаагүй л байхгүй юу. Тэгэл нэг ковид үеэр чинь нэг асуудал болно одоо уйддаг юм байдаг чинь. Тэгээд ер нь бол анх манайх чинь нэг 2000 биш 1994 он хавцаа 92 93 он би чинь дөнгөж 10 төгсөөл нэг 2 3 дөнгөж 20 гарцал хүн байгаа штэ. Одоо чинь би чинь 50 хэд гараа явж штэ. Тэгээд манайх тэгээд хонь ямааны өлөнг юунд өгдөг байсан. Голландд одоо анхан шатны боловсруулалт тэгээд тэр Голланд одоо манайд ийм байдаг улаан буудаа танаад байгаа чинь ингэж тарьч одоо өхөр малд өгдөг өхөр малаа өсөг ингээ сайн суу гаргалагчдад тийм ярьдаг гэсэн. Тэр үед бол манай мал бол нэг 25 сая л байсан шүү дээ Монгол улсын мал. Одоо бол харин өөр болчиход байна. 70 сая нэг хурж үзлээ. Энэ жилийн үед одоо 57 8 сая болчихж байна. Бэлчээрийн даац гэж байна. Тэгэхээр одоо энэ арга юу нэгэнд хүн нэмэгдэж байгаа юм чинь мал нэмэгдэж байна. Хүн мал хоёр хоёулаа л хүнс хэрэгтэй. Тухайн улсын байгаль газар дэлхий гэдэг чинь томрохгүй шүү дээ. Тэгэхээр одоо бид нар 90 онд 2 сая хүрэхэд 1.8 сая байсан бол одоо бид нар чинь 3.7 сая болчиход байгаа учраас газар нь томроогүй байдаг, хүн нөсөөд байдаг, мал нөсөөд байдаг, идэх юм заавал. Тэгэхээр эднэр бол зааварч үйлдвэрлэх шатанд л орж байгаа. Шалтгаан учраас энийг тариал гэж бодож байгаа. Одоо сая ирэхэд ингээд та бол энэ байшингийн гараж хэсгийг өөрийнхөө юм тариалж болгосон байна тий. Энэ гараж хэсэгт одоо та хідэн ийм хавтан тарихаар ингээд зохион байгуулж байсан юм. Яг энэний хүчин чадал нь яг нэг агаар инвертер гэдгээр боцоход нэг 1500 паднос. Ийм паднос юм. Тий. За энэнийхээ бол яг одоо бол дөнгөж нэг 10 гаруй хувь л байна шүү дээ. Одоо бол ингээд. Тэгээд нэг цаг одоохондоо сайхан байна. Тэгээд бас энэний түрүү бас тариалаад хот руу явуулчихсан. Тэрний борлуулалт ерөнхийдөө явж байгаа. Одоо энэ хөлдөөд одоо нэг 10 хоногоос Улаанбаатар руу бас ачигтай явна шүү. Энийг та одоо ингээд ургаад дуусаад энийг шууд гаргаж ирээл шууд вакуумт шүү дээ. Тий. Тэгэл хөлдөөчих юм уу? Тий. Тэгээ хөлдөгөөрөө одоо ингээд. Тий хөлдөгөөрөө тэгэл. Энийг хадгалан заавартай уутан дээр заавартай. Хадгалах нь хөлдөө хадгална. Хөлдөө хадгалвал хэзээч яаж хадгалж байж болно. Хэрэглэхдээ сайхан нөгөө мах хэрчгтэй жижиглж хэрчж байгаа юм шиг хэрччихээ. Тэгэхээр аяндаа эн чинь өөрөө гис чинь сайхан гисээд ирэхлээр нь малдаа өгнө л гэсэн үг. Манай аймагт үйлдвэрлэж байгаа энэ одоо тий энийг бол ерөөсө бүх сангийн аж ахуй хэрэгэлдэг. Энд ч зүгээр нэмэлт гумат өдр гэж ярьдаг та. Бид нар бол энийг гумин гэдэг. Энийг ч орсооч оруулж ирж байгаа. Энэ бол яг манай аймагт өөрөө цагаан оогийн нүүрсний урхаа гэж яддаг байсан. Одоо тэр нүүрснээс л гаргаж авсан
бордоогоо. Энэ бол ингээ 2 тонн усанд. Юунаас нүүрснийх юм байна шүү Тийм, чулуун нүүрс. Энэ чулуун нүүрснийх бол яг шулуух байлгад бол одоо процент нь бол маш өндөр. Одоо жишээлбэл 2 тонн усанд энэ чулуун нүүрснийг хийж яхад хөрөн нүүрсний багнаар зурч юм тийм хөрөн нүүрснээс гаргасан юу бол 1.5-д орно гэсэн үг. Энэ бол 2 тонн орно гэсэн үг. За нэг харахад бол нэг юу шиг л байна. Нэг өтгөө хар цаашгал болгоно гэсэн үг нөгөө усаа. Ер нь нэг анхаарах гол юм нь бол нөгөө ус маань одоо хөв хөт ус байж болохгүй. Энийг хийхдээ. Үгүй нөгөө будаатай явах та. Тий. Одоо ер нь бол хэрхэн яаж тарих вэ гэдэг талаас нь та бүхэнд нэг бяцхан товчхон хэлээд өгчээ. За Улаанбуудаа гэж одоо ер нь энэ. За Улаанбуудаа энэ үгүй одоо нэг фаднуусан дээр бол нэг 1.3 хил байх ер нь бол хангалттай болно. За ингээ хараа Улаанбуудаага одоо яах вэ гэх зэрэг усаа хийгээд усандаа одоо Улаанбуудаагаа ичэн. За энэ одоо нэгсэндээ зөвлөдөд хэлэх юм бол 3 литр усандаа нөгөө гүминтэй наны хар цай шиг энэ бол нэг 2 тонн усанд орж байгаа юм. Яг энэ савтай. Тий. Савтайгаа 2 тонн усанд хийх хэрэгтэй. Тэгэхээр нэг бодох нь шүү дээ. Маш жоохон. Нөгөө нэг хар цай шиг л 3 литр ус. За тэр нь бол нэг гэрийн дулааны хэмтэй. Нэг 30 хүртэл. Хүйтэн ус байж болохгүй, худгийн хүйтэн ус болохгүй гэсэн үг шүү дээ. За тэгээ хэд халуун байж болохгүй нэг 30 хүртэл. За тэр 3 литр усандаа энэ будаагаа хийчихнэ. За тэгээ будаа чинь ингээ жаахан ганц нэг араараа угаагаад. За тэгэнгүүт дээр нь нөгөө будаатай усныхаа дээдл будаа биш нь хөвөө гараад ирэн. Тэрийг нь одоо энэгээрээ сайхан шүүгээд авчих шүү дээ. Тий. Ерөөсөө л ийм л юм хэрэгтэй. Тариалахад. Ийм төмөр тавцсан хэрэгтэй юм байна. Тий, энэ дэгэд тавцсан байна. Ингээд 1.3 хил. За нэг боовны шүүр шиг юм байна. За энийг ингээд маргааш нь нэг хонолоо маргааш нь энэгээрээ шүүгээд авчихна гэсэн үг. Нэг уснаасаа одоо нөгөө боов шүүрдэж байгаа юм шиг. Тэрнээс шүүрдээд авчихна. Энэгээр болох нөгөө хогийн дээл. үндсөг. За тэгээд будаанаас хүнд нь усан дороо үлдчихнэ. Нөгөө тоос, моос, нөгөө нанг одоо чулуу одоо будаанаас хөнгөн нь энэ дээр ингээ авчихсан. За тэгэхээр энэ будаа яах нь вэ? Ерөнхийдөө цэвэршиглээ. Болчлоо. Тэгээ будаагаа шүүгээд авчлаа. Шүүж авангуудаа энэ дээрээ сайхан тэгшгэн тараагаал. Тэгэл болоо. За тий тэгшгэн тараах үед одоо зүгээр ингээ сайхан чиглээл 1 см-ийн зузаантай болд юм байна тий. Угаасаа тийм л болно. Тэгээ сайхан ингээ тэгшил тавиал. Тэгэл нөгөө тарих газараа тариалтан дээр аваачаал одоо тэн дээрээс нэг гэрэл өгчих тэгэл болоо. Тий гэрэл өгчих. Тэгэл 9 хоног. За тэр 9 хоногийн туршид та одоо энийг хэрэг хүсэлж байна. Гайгүй. Тэгэл нэг өдөрт харж байгаа гарынхаа араар ингээд хүрхлээр ингээд нэг хүйтэ оргиж ивэл тус услахгүй. Тэгээ хаяндаа ингээд нэг цам угаагаа нэг талаас хатаж байгаа тэр өнгөөрөө мэддэгдэн шүү дээ. Тэр шиг нэг ерөнхий харж хахад жоох услахаар бол одоо тэр дөнгөж нэг шоох. Цэцэг усалж байгаа юм шиг шүршиж услаад. Түүнээс нэг юм шалбаатал болсон. Нөө болохгүй. Шалбаачих юм бол одоо будаа чинь илжирнэ. Байна л гэсэн үг байхгүй. За нэг иймэрхүү. Тэгэл 10 хоногийн дараа л ургац аавна. Ер нь одоо энэ талаар яаж бэлдэх вэ? Ингээд одоо хэрвээ ийм ногоо цагаа тарья тийм үү? Улаанбуудаа тарья. Энэ төгжүүлэлт хийя. Энийг ингэж ажиллая гэх юм бол энэ 6 метртэй 2-ын квадрат байгаа. 2-ын квадрат нь араа зузаан. 2-ын квадратыг ялгаж аваад. Тэгээ 2-ын квадрат чинь ингээд яг нөгөө манайх ч өөрөө нөгөө том учраас нэг хасалт ороогүй шууд гараж юугаараа квадрат ерөөсө уртаар нь тэр чигээр нь явцсан гэсэн үг. 6 метртэйгээ тэр чигээр нь ингэж явсараад энэ өөрөө нэг 120-ыг агуулна. 120-ыг тавина гэсэн үг ийм фаднаас. Тэгээ ингээд зэрэгцүүлээ тавьчихна. Гэрлээ ингээд жигэд өгөхөөр энэ ч одоо нэг 100 хил дээр байдаг. Тий хаасайгүй л байж байгаа. 6500 гэсэн кодтой л одоо нөгөө 100 м урттай байдаг дамартай тууцан гэрэл шүү дээ. За энэ бол хаасайгүй байж байдаг. Нэг хүнсний фаднаас хөдөөнийхэн бол сайн мэднэ ааруул айдар тавиад байдаг тэр шүү дээ. За энэ гэж л нэг бэлдээл тэгээ гэрлээ өгөөл айлууд бол гэртээ тарьчихал юм байна тий. Зүгээр өөр. Тий тэгтээ нөгөө тухайн айл хүн банк чихтэй орчинд байх уу? Банк гэрэлтэй орчинд байх уу гэдгээ бодох хэрэгтэй. Та бол энийг гэртээ тарьж байгаа бол мөнгөний хамт гэрэлтэй байна л. Тэгэхээр одоо гэртээ тарих юм бол өөр өрөөнд юм уу? Өөр тасагт юм уу? Тэгж байхгүй бол хамтдаа байгаад байж болохгүй гэсэн үг. Хамтдаа байгаад гэх юм бол нөгөө энд чинь чийг нэхэд идэг. Бид нар чигэнд ямар үлээ? Энд чинь гэрэл нэхэд идэг үлээ. Бид нар бас гэрэлд ямар үлээ тий. Бид нар нь бас шунаа тумаар байна л.
Тий. Тэрийг зохицуулна. Тийм учраас амьдарч байгаа орчноосоо биш өөр газар байж байгаа. Тарьчихлаа юм л та. Нэг хоёр ширхээ бол тухайн тэр нэг юмар хучаад ч юм уу одоо тусдан тасалгаадаад гэрэл мэрэл тавиад өгөх ч юм уу. За ер нь бол яг манайх бол нөгөө мөнхийн зун тэжээл гээд пэйж хуудас те. Тэр пэйж хуудсан дээр бол одоо бүх юм нээлттэй байгаа. Ямар үнэтэй юм, яаж тарих юм, ямар будаа байвал зүгээр юм, хэд хоногийн хугацаанд яадг ургацаа авдаг юм, малд ямар хэлбэрээр яаж өгдөг юм, бүх юмуд нь тэнд ингээд нээлттэй байж байгаа. Та бол тэр мэдээлэл харамгүй болцтой. Тий, яагаад гэвэл бүгд тариасан. тий, одоо жишээлбэл би энийг 1000 тариад 1000 мал тэжээж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр чи цаана одоо хэдэн сая мал байгаа вэ тий? Одоо бол 57.8 сая мал Монголд байна шүү дээ. Тэгэхээр чин бүх хүн одоо тариад чи байсан гэсэн нэг тэрийг нэг хангахуугүй гэдэг асуудал бас байгаа байхгүй. Зөвхөн өвсний оронд ногоонд зуны өвсөө өгдгөрөөр өгж шүү дээ. Гэхдээ тэр өвсийг чинь улам чанартай болгож өвсийг тэр хивгийг тийм үү? Одоо юу гэдэг хорголжин тэжээл бусад юмнуудыг л одоо чанартай болгож өгч яах гэсэн үг байхгүй. Нөгөөрөө сайхан хойлдоод зуны ногоо мал идэхлээр чинь л одоо өвөл дүн өвлийн хүүтэнд цагаан сар болоогүй дүн өвлийн хүүтэнд 7 сарын зуны ногоо идэж яах гэсэн үг байхгүй. Тий.